сайн байцгаана уу? Росли Тарот ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв сургуу басан тэр нэгэн хүний бодол, мэдрэмж гэсэн юм сэдвээр хийх болно. За ингээд Росли Тарот YouTube сувагтаа маань үргэлж цуг байдаг. Та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ бишүүдтэй тавтай морил гэж хэлье. За тэгэхээр өдөр бүр хувийн уншлага маань хийгдэж байна. Та пэйж болон Instagram хаягаар холбогдорой гэж хэлье. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө уншлагыг эхлүүлцгээе. За өнөөдөр сонголтын картаа энэхүү картнуудаас авах болно. За групп нэг маань сонголт, сургуу басан тэр нэгэн хүний бодол, мэдрэмж. За Three of Wands буюу тэ яг нөгөө жоон хүлээлтийн карт маань байдаг. За энэ дээрээ тавьчих. За групп 2 Six of Pentacles гэсэн карт маань гарч ирлээ. За групп 3 маань сонголт, сургуй басан тэр нэгэн хүний бодол, мэдрэмж. За Wheel of Fortune буюу ер нь бол аюу тийм нөгөө одоо юу гэдэг яг л таны асууж байгаа асуултын хариулт бол энэ гурван картанд гурууланд нь айгуу гоё юм шингэсэн байна. Тэгэхээр та бүхэн маань хамгийн их таалагдаж, татагдаж байгаа группийнхаа сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийнхэн маань Three of Wands гэсэн картын сонголтыг хийжээ. За энэ карт бол ер нь бол маш удаан хугацааны одоо хүлээлт, ер нь бол эцэс төгсөлгүй хүлээлт. За дээр нь маш холын харилцаа гэсэн ийм карт байгаа. За тэгэхээр бүгдээрээ илүү тодорхой мэдээллийг мэдээж картнуудаас авах болно. За өнөөдөр энэ картнаас уншлага хийх болно. За групп 1 Three of Wands картыг сонгосон групп 1-ийн маань хувьд сургуй басан тэр нэгэн хүний бодол, мэдрэмж ямар байгаа вэ? За Five of Cups гэсэн карт маань гарч ирж байна. Тэгэхээр Five of Cups карт маань үнэхээр гонигтай тий. Маш гонигтай. Ер нь бол нэг юм орхигдсон, хаягдсан, тий нэг юм үн цэнгүй болсон мэдрэмж өгөхөөр ер нь бол ингээд нэг юм ганцаардал гэж одоо нөгөө юу гэдэг хэлэхэд энэ бол хамгийн дөхөм ийм карт маань байдаг байгаа. За Three of Cups, Five of Cups-аар хэлж байна. За дараагийн маань карт. За Three of Wands карт маань дахин гарч ирлээ. За ер нь бол энэ маш удаан хугацаанд ер нь бол сургуу байгаа нэг тийм хүн байна. Яалтчгүй. Та үнэхээр энэ хүнийг тэ яхаа мэдгүй байгаа. Яг одоо ер нь бол энэ бол үнэхээр яг нэг тийм жоон токсик талдаа байх магадлал нь бол маш өндөр байна. За тэгэхээр сургуй басан тэр нэгэн хүний бодол, мэдрэмж. За Page of Pentacles, The Moon, Ace of Pentacles, The Lovers, Two of Cups. За хоёр карт маань Strength, тэгээд Justice, хамгийн доотлолтоо Empress гэсэн картын сонголт гарч иржээ. За Empress-ийн доотлолт Eight of Wands, Ten of Swords. За энэ бол бүр үнэхээр айгүй их удаан хугацаанд хүлээгдэж байгаа ялтчгүй юм уншлага болж таархан. Тэгэхээр нөгөө сонголтын карт маань Three of Wands бас нөгөө талаасаа бас гарч ирсэн карт маань Three of Wands. Тэгэхээр нөгөө нэг хоёр талдаа хоёулаа нэгээ хүлээсээр байгаад хоёр өөр хүнтэй те ингээд амьдралаа холбоод ингээ коннекц гэдэг шиг те ер нь бол нэг тиймэрхүү энерги хоёулаа хоёр талдаа ер нь бол хүлээлтийн байдалд байгаа. Энэ бол таарын хувьд бол үнэхээр одоо нөгөө нэг shadow side буюу те нөгөө сүүдэр тал гэсэн ийм карт маань одоо энэхүү картны маань нэмэлт карт гэдэг. Тэгэхээр shadow side бол
ер нь бол нөгөө нэг миний хэлээд байгаа те нөгөө кармик талдаа байх магадлал нь айгүй өндөр гэсэн үг. За нэг нэгнийхээ магадгүй те нэг юм одоо юу гэдэг нэг нэгнээсээ ер нь бол ингээд айгүй тийм нэг нэгнийхээ дутагдaltaй сүүдэр талыг олж хараад зүгтсэн байх магадaltaй ер нь бол группийнхан гэсэн үг. За энэ яг shadow work, shadow side гэсэн карт маань ойртуулад харуулчих. Тэгэхээр энэ карт маань нэг хүн ингээд бүр нэлээд айцсан те нөгөө нь бүр ингээд толгоогоо барьчихсан. Тэгэхээр энэ хоёр хүн ер нь бол хоёулаа аль аль нь нэг нэгнтэйгээ ингээд ойлголцох ерөөсөө сонирхол байхгүй байна гэсэн үг. За Nine of Pentacles бол яг ийм independent ганц бие single хүний карт байгаад байгаа. За Moon бол яг энэ карт те Moon бол ер нь бол энэ хүнд энэ одоо харилцааг ямар нэгэн байдлаар шинээр ингээд ихлүүлэх боломж байгаа ч гэсэн дээр нь юу гэдэг хөндлөнгийн оролцоо гэдэг зүйл энэ дотор байгаад байна. Дээр нь нэг нэгнийгээ байгаагаар нь хүлээмжшүүрхгүй байгаа байдал энд байна. За үнэхээр нөгөө нэг те асуудал байгаа юу гэвэл тийм одоо тулцсан ийм нэг нэлээд ийм хүнд одоо гаргалгаа ер нь бол гаргалгаа айгүй муутай ийм групп нэгийнхэн байгаад байна. Одоо юу гэдэг энэ харилцаагаа зохицуулахад нэлээд олон асуудалтай буюу одоо чинь 10 асуудал гэж байдаг бол энэ харилцаа ингээд баг 10 шиг асуудалтай гэсэн үг. За тэгээд ер нь бол ингээд те энэ хүн одоо маш тодорхой бус юм айдас төгшүүр те маш онцгүй мэдрэмж энэ харилцаанаас авсан учраас явах шийдвэрийг гаргасан буюу энд Moon card, Air of Cups карт маань бас Moonтэй байдаг. За Moon бол угаасаа л энэ те яг ингээд тодорхой болгоод хоёулаа нэг нэгнийхээ өөдөөс харна гэдэг бол группнийхний маань хувьд маш асуудалтай юм байгаад байна. Тэгээд энэ харилцааг уг нь бол зөв болгох боломж байгаа буюу Justice карт маань шудраг усны карттэй. Тэгэхээр аль аль талдаа магадгүй таир нөгөө нэг сүдэр талаа нэг нэгнээсээ яг толдож байгаа гэдгээ ухаарч чадах юм бол магадгүй энэ харилцаа айгүй зүг болох магадaltaй. Тэгэхээр ер нь бол таны амьдралд учирч байгаа, тантай таарч байгаа хин нэгэн тэ эргэн тойрны яг л ер нь бол нэг юм нэг 5 орчим хүнээр өөрийнхөө энергийг окей хэмжиж олно гэдэг шиг та магадгүй энэ хүнээс одоо юу гэдэг сүдэр талыг олж хараад зугтсан бол тэ эсвэл нөгөө хүн одоо танаас одоо таны сүдэр талыг хараад зугтсан бол уучлаарай тэ энэ бүхэн бол та хоёр нэг нэгнийгээ толдож байгаа буюу таарын одоо юу гэдэг таир хоёулаа өөрсдийнхөө одоо муу талыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас энэ харилцаа буцаад нийлэхэд айгүй тийм одоо маш их асуудлаар дүүрэн гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ ямар ч байсан энэ хүү одоо нөгөө юун дээр нэмэлтээр одоо юу гэж асуумаар юм бэ? Надад бол энэ бол үнэхээр чаленжтай харилцаа байна. Ер нь бол маш тийм ухаалаг хүн таарын амьдралд орж иржтэй нөгөө заавар зөвлөгөө өгөх магадгүй нөгөө shadow талаа тий харах энэ үнцгийг та хоёрт өгснөөрөө энэ харилцаа айгүй зөв боловсролд орох боломжтой гэх юм уу да. За тэгэхээр бүгдээрээ 3 юу карта авчдаа. Ер нь бол энэ харилцаа яг хаашаа хэлбэсэн байгааг бүгдээрээ 3 картнаас авчи. Тэгэхээр энэхүү картаараа зөвлөгөө карт авах болно. За групп нэгийнхэн маань одоо энэ хүнтэй ер нь хэрхэн харилцах ёстой вэ? Яах ёстой вэ? За Nine of Cups. За Nine of Cups-а бүгдээр энэ талдаа тавьчих. Ер нь энэ картаа жоохон гаргаж ирэхээр энэ нөгөө гэрэл цохоод YouTube ийм шалдан хүмүүс байна гэж андуураад миний энэ карт ерөөсөө YouTube дээр дандаа нөгөө нэг асуудал үүсгээд байгаа учраас давхарлаа тавьсан зүйл болов уучлаа. За Nine of Cups гарч ирлээ. За зөвлөгөө карт 1-р групп. За Ace of Cups. За Page of Swords. За нэгсэлтэй бол энэ харилцаа ер нь бол нөгөө single байх нь зөв буюу те энэ харилцаа
юу гэдэг яг нөгөө нэг түрүүний миний хэлээд байгаа шиг shadow талаа олж харж чадахгүй бол тий энэ харилцаа за энийг ер нь ингээд арчаа. За ер нь ааш энэ Nine of Cups маань ер нь бол эго карт буюу зөвхөн өөрийгөө бодох гэсэн ийм карт байгаад тийм. За дараад нь бол Ace of Cups гарч ирсэн, Page of Swords гарч ирсэн те. Тэгэхээр энэ дээр бол ер нь бол нөгөө хүм одоо нэгдүгээр группийнхан маань өөрсдрүүгээ айгүй сайн өнгийж харах хэрэг байна. Тэгээд үнэхээр энэ хүнтэй ярилцах шаардлагатай байгаа бол одоо хоёр талдаа те нэгээ ингэж харж хүлээж эцэс төсвөлгүй хүлээлт хийж яхаар одоо үзэж байгаа таны хувьд ямар нэгэн тэ юм нэг одоо юу гэдэг одоо үйлдэл хийж энэ харилцааг жоохон тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө би эхлэхдээ хэлсэнтэй хоёр талдаа хүлээсээр байгаад тэгээд хоёулаа өөр хүний сонгох болно гэдэг шиг ядаж ингээд ярилцаад ямар нэгэн байдлаар үнэхээр тэ энэ хүнийг одоо нөгөө эцэс төсвөлгүй хүлээлт бол яадаг вэ гэхээр зүгээр юм тодорхой бус байдал хгүй. Тодорхой бус байдал зүгээр л хүнийг аюу тийм дотроос нийддэг те. Тэгэхээр тодорхой бус зүйлийг өөрийнхөө хэмжээнд тодорхой болгочих юм бол та энэ зүйлийг тавьж явуулж чаднаа л гэсэн үг. За ингээд групп 1-ийн маань уншлагын хүрээд өндөрлж байна. Тэгээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 2-ийн маань уншлага эхэлж байна. Групп 2-ийн хүн маань сургуу босон тэр нэгэн хүний бодол мэдрэмж гэсэн юм сэдвээр хийгдэж байна. Тэгэхээр Six of Pentacles карт маань юу гэдэг вэ гэхээр энэ бол нөгөө ижил тэнцүү өгөх авах зарчим алдагдсан буюу нэг тал нь бол өгсөөрөдөг нөгөө тал нь авсаар байгаад энэний нөгөө баланс алдагдаад тэгээд тэр хүн ер нь одоо танаас холдон оцсон гэсэн үг. За тэгэхээр ер нь бол энэ бол одоо юу гэдэг буцаас хэрэхэд жоохон төвөгтэй нэг тал бол ойлгох хэрэгтэй гэдэг ч юм уу тийм их үнэлэг байдаг. За бүгдээр ямар ч байсан групп 2-ийнхаа сургуу болсон тэр нэгэн хүний бодол мэдрэмжийг харцгаая. За Page of Wands гэсэн карт маань хамгийн ихний карт болж гарч ирж байна. Page of Wands, Three of Pentacles, Wheel of Fortune буюу амьдралын хүрд гэсэн карт маань гарч ирж байна. Seven of Wands, Ten of Pentacles, за Three of Wands карт маань гарч ирж байна. Page of Pentacles, Chariot гэж хэлэх баха тий. За King of Swords, Queen of Swords, The Tower. За одоо тэгэл гоё кино шиг ярина да тий. За тэгэхээр энд ерөөсөө хамгийн том сигнал буюу хамгийн том карт маань за Queen of Swords гэсэн энэхүү хоёр карт маань ерөнхийдөө 2 дугаар группийн уншлагыг баз холноо. За энэ карт юу вэ гэсэн чинь энэ карт маань хоёулаа ийм зарчимтай, жанжин шугамтай одоо хоёулаа ингээд те өөртөөхөө өмнө хоёулаа ханаа босгосон байгаа гэж ярьдаг те. Аль нь ч баундрыгаа буюу одоо тэр ханыг буулгахгүй гэсэн үг. За тэгэхээр энэ харилцаа нэлээд удаан гацнаа. Тэ энэ хүн бол одоо юу гэдэг энэ одоо жишээ нь жанжин шугам татсан байгаа тэр одоо зүйл одоо ямарваа нэг асуудал шийдэгдээд аль нэг тал нь өөрийн жанжин одоо юу гэдэг тэгээд энэ ханаа буулгасны дараа л энэ харилцаа yes болох гээд байна. За тэгэхээр ер нь бол нөгөө өгөх авах зарчим алдагдсан гэдэг шиг нэг тал магадгүй те ингээд нөгөө өөрийнхөө одоо жанжин шугамар одоо зарчмаа би бол хангалттай өгсөн нөгөө тал нь болохоор хангалттай өгсөн үнцгийг нь магадгүй ингээ харж чадахгүй байгаа буюу бас ингээд те нөгөө мөчөөгөө өгөхгүйгээр ер нь бол ингээд хоёулаа хоёр тишээ харсан гэсэн үг. За ер нь нь шүү дээ энэ харилцаан дээр бол би бол үнэхээр нөгөө spark буюу те чамаа гэсэн
сэтгэл нэг гэсэн сэтгэл одоо хүртэл дуусаагүй байгаа юу гэвэл арайхан дуусаагүй байна. Яг нь хүсэл тэмүүлэл байгаа ч гэсэн хайр сэтгэл гэдэг зүйл үнэндээ 2 дугаар группийн дээр байхгүй буюу Cubs карт маань байхгүй гэсэн үг. За тэгэхээр зүгээр яг Once карт бол те зүгээр ингээд нэг юм уучраа олчих юмсан, эв найрамдалтайгаар магадгүй те хоёр тишээ болчих юмсан гэх юм уу тийм бодол байгаад байгаа болохоос ш яг нөгөө Cubs-араа буюу зүрх сэтгэлээрээ коннект хийж байгаа зүйл таарын дунд байхгүй байна гэсэн үг. За Three of Pentacles бол энэ харилцааг одоо тийм үнэхээр болох гэж цаг хугацааг авсан уу шаардсан уу гэвэл тийм энэ харилцаа магадгүй ингээ 2 дугаар группийн маань нэлээд удаан үргэлжилсэн харилцаа байгаад байна. За Wheel of Fortune буюу энэ хүүтэй амьдралын хүрд маань эцэс төсвөлгүй ер нь бол ингээд те амьдрал бол ингээд урсаар байх болно. Энэхүү одоо амьдралын те ингээд нэг одоо таарын харилцааны явцад тэр хүн үнэхээр те энэ харилцааг би болох гэж хичээсэн үү гэвэл би хичээсэн те зөндөө асуудал гарч ирсэн би тэрнтэй тэмцэлсэн үнэхээр болгож бүтээе те сайхан гэр бүлийг энэ хорвоо ертөнцид те бүтээе гэд ингээд бодож хичээсэн боловч энэ зүйл бол үнэхээр ингээд нурж унсан гэсэн үг. За тэнгууд энэ хүн бол ерөнхийдөө энэ одоо картуудыг маань харахаар одоогоор те бүх зүйл ингээд нөгөө таяр яг л энд те нөгөө сэлмээрээ одоо таавар маань юм баггүй юу одоо гинтийн огцом ямарваа нэг мэдээ за гинтийн огцом үйлдэл нэлээд удаан хугацаанд одоо бугширч гэдэг лөө нөгөө ингээ овоорцсон байгаа тэр нэг сэтгэлд хадгалагдсан айгуу тийм төвхтэй асуудлууд те нэг л өдөр тесэрч ингэж дэлбэрхийг хилдэг буюу таавар бол энэ бол яг нөгөө таарын хувьд те одоо магадгүй өөртөөхөө өмнө буулгасан ханыг тесэлж дэлбэлж нэг нь унгаахгүй юм бол энэ харилцаа үнэхээр яг одоо isolated буюу байгаа газараа хөлдөөд гацсан ийм харилцаа байх болно. За Hanged Man бол яг ийм гацсан харилцаа. За High Priestess маань за ер нь бол ийм нууцлаг байдалтай ийм нэг нуух зүйлс байгаа ч гэдэм үү те. Ер нь бол энэ харилцаанд яг ингээд харах юм бол бас ийм нэг тодорхой бус зүйлүүд нэлээд байгаад байсан харилцаа байгаад байна. Урагшлахад ер нь бол жоохон асуудалтай. За Seven of Cups карт маань одоо бол энэ хүн үнэхээр яхаа мэдгүй байгаа. Энэ хүн тань дээр очих зам бол одоо тэ одоо 7 одоо жишээ нь ингээд сонголтын зам байгаа. Аль зам нь чам дээр очих хамгийн зөв зам бэ гэдгийг өөрөө ч мэдэхгүй байгаа. За Page of Cups, Ten of Cups, Knight of Wands гэсэн ер нь бол яг нь энэ харилцааг зөв голдролд нь оруулчих юмсан, тэ холбогдоод ярилцчих юмсан гэдэг зүйл бол энд байна. Яагаад гэвэл таярт нөгөө нэг unfinished business гэж үүдээ. Одоо Three of Pentacles бол таарын дундах бүх юм тэ ингээд цэг тавиад шууд ингээд хорвоо ертөнц таярыг хоёр тийш ингээд сал гэд явуулчих юм биш. Таяр ингээд хорвоо ертөнцид одоо учирсан нөгөөдөл чи өөрөө ууг нь өгдөл нь гоё юм. Маш гоё гэр бүл болох боломжтой. Гэхдээ зүгээр л үнэхээр ингээд өөрсдийн одоо хоёр өөр хүн байгаад байгаа шүү дээ тэ энэ одоо харилцаанд чинь тэгэхээр тэр хүмүүс чинь одоо жишээ нь ингээд нэг хайрын хил гэж байлаа гэхэд тэ одоо хайрын жишээ нь одоо хитэн жил байдаг 5 хил байдаг гэж ярьдаг тэ тэрэн шиг энэ хүн одоо жишээ нь ингээ өгөөд байгаагаа нэг ингээд тэ чиний нөгөө нэг хайрын хил чинь жишээ нь ингээ аюу гой халамжлуулах байдаг бол энэ хүн чамд тэ мөнгөөр дутаахгүй байгаагаа магадгүй тэ өөрөө би энэ хүнийг хайрлаж гин гэж боддог. За эсвэл тэ одоо юу гэдэг чи одоо гинтийн ийм гоё сюрпризэн дуртай бол тэр хүн өдөр болгон жижигхэн юмар ингээ баярлуулад байгаагаа би чамаа ингээ тултал хайрлаад байна гэж бодож байгаа ч гэдэм үү те. Яг тэгэхээр таарын нөгөө нэг хин нэг хайрлах хайр чи өөрөө шал өөр ингээд нэг юм одоо цензуртэй учраас тэрэн дээрээ яг нэг юм уучраа олохгүй байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэрнээс ч нөгөө өгдлийн хувьд бол бүр айгүй тийм ууг нь бол тун дажгүй одоо тий Ten of Pentacles, Ten of Cups гэдэг маань өөрөө ууг нь бол
үнэхээр л ингээд те гоё одоо зохицоод ингээ ойлголцож чадах юм бол нэг нэгнийхээ те тэр одоо хайр гэж юу чи хайр гэж юу гэж бодоод байгаа юм. Би ям хайрыг юу гэж боддгийг гэдгээ ярилцаад энэ нэг уртл өөрийнхөө өөдөөс харуулаад тавьсан байгаа ханаа ингээд буулгаж байгаа дууг нь ингээд ярилцаад ойлголцчих юм бол ууг нь бол тунд ажгүй. Даанч тэгээд яг энд бол нэлээд том одоо тесрэлт хэрэгтэй л байгаад байна. Тэгэхээр хин нэгэн одоо энэ тэ одоо ханыг нэг нь буулгахаас өөр аргагүй гэсэн л үг. Яагаад гэвэл энд ер нь бол яг л миний хэлдгээр нөө хайрын хил гэдэг зүйл дээрээ л таяр хэмжээсээ буруу авцсан л ийм л 2 дугаар группийн байгаад байна. За ингээд энэ хүрээд 2 дугаар группийн маань уншлага дуусж байна. Та бүхэнд одоо хэрэг болсон байх гэж маш их найдаж байна. Би нэрээ энд юуныхаа үзрийг марцсан байна. За тэгэхээр энэ харилцааг яг яах ёстой вэ гэдэг дээр бүгдээрээ 3 үзэл аваад зөвлөгөөгөөрөө дуусгах хэрэгтэй байх гэж бодсон. За групп 2-ын маань энэ харилцааг яах ёстой вэ? За judgment card маань гарч ирж байна. Тэгээд judgment card дээрээ ингээд нөө чулууга тахгүй боломжтой нөө баахан. За judgment card гарчсан заяа. Энэ дээр нөгөө нэг айгүй олон нөгөө нүцгэн хүмүүс байгаа учраас Facebook маань миний нөгөө уншлагыг шууд блок хийдэг байгаа. За тэгэхээр бурууч нь харуулчих. Judgment бол таарыг сэрээчээ тэ хорвоо ертөнцийг өөр нүдээр хараач гэсэн карт маань байгаа. За дараагийн карт маань Seven of Wands. За энийг ч гэсэн доошлуулч та. Seven of Wands карт маань юу гэдэг вэ гэхээр юм чаленж байна. Тэрийг давж гарах хэрэгтэй. Давж гарч чадахгүй байгаа чинь л таарийн хувьд маш том фейлтэй одоо алдаа харилцааны чинь гол түлхүүр байгаад байна. За дараагийн маань карт Page of Wands. Ер нь бол Wands картууд маань байгаад байна. Энэ хараа Page of Wands саянд гарч ирсэн. Энд бас Page of Wands гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр уг нь бол ярилцаад үзвэл болохгүй юм алга. Тэгээд магадгүй нөгөө тал бол одоо мэдээж хэрэгтэй. Одоо энэ уншлагыг үзэхгүй байгаа учраас одоо boundary-га буулгахгүй байх гэж бодож байна. Одоо ханаа болохгүй. Тэгэхээр та магадгүй энэ одоо харилцааг те үнэхээр авч үлдмээр л байгаа бол та эхний алхмыг хийх ёстой юм аа л гэдэг ийм комент. За ингээд групп 2-ын маань уншлага энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За групп 3-ын маань уншлага эхэлж байна. Групп 3-ын маань Wheel of Fortune буюу амьдралын хүрд гэсэн карт байна. За амьдралын хүрд карт бол те хизээ уулзсан тодорхойгүй яг ингээ хугацаа айлхад айгүй төвхтэй. Ер нь ингээл амьдрал нэг үргэлжлэлээрээ үргэлжлэнэ гэдэг шиг яг одоо ийм урсгалаараа ийм карт байгаад тийм. Тэгэхээр сургуу болсон тэр нэгэн хүн ямар бодолтой байгаа вэ? Wheel of Fortune буюу 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань бодож яваа тэр хүн ямар бодол мэдрэмжтэй яваа вэ? За Three of Wands карт маань 3 группээр гурвуулан дээр маань гарч ирлээ. Энэ бол яг нөгөө хүлээлтийн карт байхгүй юу? Ер нь бол юу гэдэг сургуу болсон хүн гэсэн үг. За Two of Cups, Tower, Emperor, Nine of Pentacles, Ten of Swords, Shade of Sides, Queen of Swords, Page of Swords, Knight of Wands, Three of Swords. За ер нь бол штэ 3 дугаар группийн маань ер нь бусад 2 группээ бодвол үнэхээр жоохон юм хүнд филингтэй байна. За тэгээд үнэхээр 3 дугаар групп маань тань
Магадгүй та өөр групп сонгож олно тий. Эвлэрч чадвал гэдэг шиг те энэ хүү 3 дугаар группээ хүлээж авах боломжтой. За Three of Wands бол энэ харилцаа нэлээд удаан хугацаанд хүлээгдэж байгаа харилцаа. Зөвхөн бусдаасаа ялгарх юм нь хоёр группээс ялгарх юм нь Two of Cups буюу тайрын нөгөө нэг feeling чинь өөртөө одоо ингээд салаагүй байгаад байна. Энэ feelings одоо хүртэл гэрэлцээр байгаа. Тэ нэгнийхээ одоо зүрх сэтгэлийг яг атгцсан байгаа, тавьж явуулаагүй. Feelings чи өөртөө нэг мэдэрдэг. Гэхдээ энэ харилцаа бол үнэхээр toxic. Toxic доо бүр нэлээд одоо toxic гэдэг талдаа орно. Яагаад вэ гэхээр штэ энэ картны маань хоёр нэмэлт карт эдийн. Энэ бол нэлээд юм хүнд төрлийн картууд сонин энэ картанд маань нэмэлттэй. Энэ бол Witch's Tarot буюу нөгөө шулмын одоо тарот гэсэн карт л та. Тэгээд дээр нь нөгөө нэг shadow side буюу те тайрын хувьд бол яг харилцаа ийм нэг айлгаж байна. Хоорондоо те нэлээд үзэлцдэг. Нэгнийхээ одоо өөрийнхөө нэм сүдэр талыг нэгнээсээ олж хардаг. Тэрийг өвлөн зөвшөөрдөггүй те карма бол одоо карма буюу өмнөх амьдралын те ямар нэгэн байдалтай ийм үеийн үрийн харилцаа байгаад байна. Тэгэхээр энэ бол жоохон диптэй. Ер нь бол болж өгвөл миний хувьд бол энэ харилцааг шудрах те ингээд нэг талд нь гарах хэрэгтэй болов гэж миний хувьд бол бодож байна. Яагаад тэгэхээр Three of Swords карт маань энд те энд үнэхээр зүрх сэтгэл шархалсан тайрын харилцаа энд бүр айл үшээ ингээд те нэг гоё ногоо мод хэрэг ингээ хайр дурлал аягүй гоё байлаа гэж бодъё л та те хүмүүс ядаж нэг хүндэлдэг хайрладаг. Тэгээ тэр хүнийгээ ингээд одоо хүлээн зөвшөөрдөг те яг тохиол байсан ч гэсэн хамаагүй тийм биш тайрын харилцаа ингээд нэг юм айл үшээ нэгээ ингээд яг юм хатсан мод шиг л ингэж хардаг болсон. Ер нь бол харилцаа айл үшээ те нэг услаад буцаж сэрэхээргүй нэг юм хэцүү жоохон юм vibeтай болсон. Гүнхтэй гэсэн үг ер нь бол тэгсэн хэрнээ таяр ерөөсөө сэтгэл зүрхнийхээ хувьд нэгээ тавьж явуулж чадахгүй байгаад байгаа. Буюу тэ яг энэ хүн шиг яг юм ингээд тасцуурчаад ер нь бол ингээд явуулах сонирхолгүй байгаа гэсэн үг. За Nine of Swords карт маань ер нь бол тэ нөгөө энэ харилцаа одоо юу гэдэг бодоод ер нь бол шийдвэр маш хэцүү, маш олон асуудлаар хүрээлэгдсэн. За Queen of Swords бол одоо нэг тал бол шууд ууг нь ханаа босгож ингээд татсан гэсэн үг. Ер нь бол өөрийнхөө үн цэнийг мэдсэн энэ харилцааг дуусгах нь тодорхой буюу те одоо энэ хүрээд стоп зогсъё. Энэ бол окей бол одоо юу гэдэг шийдэгдсэн гэдэг нөгөө approved гэдэг нэг шийдэгдсэн гэдэг зөвшөөрөгдсөн гэдэг шиг те ер нь бол энэ нэг тал бол ингээд шийдвэр гаргацсан. Нөгөө тал буюу одоо нэг тал нь бол ер нь бол ингээд энийг том зураглаар харахтаа за те ер нь бол ийм кармик юм байна. За окей асуудалтай юм байна. Ингээ битэрт ингээд те филинг нь байгаа ч гэсэн энэ харилцаа бол яг эцсийн үндэ бол үнэхээр аз жаргалтай харилцаа болж чадахгүй нэ л гэдэг л нэг юм үнцгийг олоод харсан гэсэн. За дээр нь Tower карт маань байгаа юм л да. Тэгэхээр Tower картн дээрээ бүгдээрээ яг юуны Tower болохыг жоохон тодруулъя. За Tower карт маань ямар учиртай вэ? Page of Pentacles, Sun, тэр Four of Pentacles. Ер нь бол штэ энэ харилцаа яг нэг жоох юутай юм аа. Нөгөө карма дуусаагүй гэдэг шиг те. Тайрт нөгөө мэдрүүлэх ийм мэдрэмж гэх юм уу да карма нь өөрөө аюу тийм жоохон юм нэг юм зов одоо урт хугацаанд жоохон юм нөгөө мэдгүй жоохон өвдөлттэй нэг харилцаа байдэн шүү дээ. Одоо цуг байхгаа байж чадахгүй. Тэнгүүд цуг байхгүйгээд ингээд санаад ингээд аюу тийм өвдөөдтэй ингээд нэг зүрх сэтгэл шархлаад аюу тийм хэцүү байгаад байдаг. Яг л тийм. Яг бүх юм дуусаагүй юм шиг юм мэдрэмж. Тэгсэн ирнэ бүх юм дууссан. Тэгсэн ирнэ холболт чинь салаагүй гэсэн үг.
Тэгэхээр энэ харилцаа бол миний хувьд бол ер нь бол ингээд те энэ бол яг хатсан мод шиг л болцсон байгаад байна да. Нэг тал бол аль нөгөөдгөө ингээд үлдээгээд байгаа газар нь үлдээгээд өөрийнхөө арай илүү вершн те илүү юм одоо зөв хувилбарыг бүтээх гээд буюу ингээд дээшилж байгаа долгион. Нэг нь бол байгаа газараа гаццсан. Тэгсэн ирнэ нөгөө нэг тайрын зүрх сэтгэлийн холбоос нь тасраагүй. Тэгэхээр чи одоо магадгүй нэг тэр төрүүлж ингэж одоо нөгөө vibe долгион нь төрүүлж илүү яваад байгаа долгион нь нөгөө хүн нь ингээд нөгөө нэг яг зэрэгцэж ирж ингэж нөгөө майчилж чадахгүй байгаа хгүй юу. Одоо чи нэг нь нөгөө илүү ингээ яваад одоо төвшин дахиад байна гэсэн үг байхгүй юу. Тэнгүүд нөгөөт нь байгаа газар хацаад ахаар нөгөө долгион чинь хажуудаа зөв долгионоо дуудан штэ. Тэгэхээр нөгөө нэг одоо гаццсан байгаа хүн нь тухайн хүнийхээ долгионд нийцэхгүй байгаа учраас та хоёр бас ингэ харахгүй байна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол энэ харилцаа шинэ боломж гарч ирж болох ч гэсэн ер нь бол нэлээд асуудалтай. Энэ бол айгүй хол урт удаан хүлээхээр тэ дор хаяж одоо 7 сар тэ ер нь бол нэлээд удаан хүлээгдэхээр харилцаа. Яа тэгэхээр нөгөө дундын нэг юм кармик зүйл одоо мэдрэх ёстой тэр одоо тэ өвдөлт одоо юу гэдэг тэр бүхэн дуусах цэгэл нараа болоогүй ч юм те. За тэгэхээр групп 3-ын маань энэхүү картнасаа нөгөө ойрхон картууд маань энэ байгаа тийм яг яах ёстой вэ гэдгээ бүгдээрээ зөвлөгөө карт аавна. Тэгээ энэ картаа дээшээс хөөж болохгүй яа тэгэхээр энэ гялтгар учраас энэ гялтгарыг YouTube нөгөө шалдан хүн хувцсан хүн байна гэж хараад миний уншлагыг блок хийгээд идэм аа. За тэгэхээр групп 3-ын маань яг ямар зөвлөгөө карт хөө бүгдээрээ харцгаая. Групп 3 яг яах ёстой вэ? За Nine of Pentacles буюу энэ карт маань дахин гарч ирж байна. За энэ 3 картаа би 3-ыг нь доош нарлаад тавьчихаа. За тэгэхээр ер нь бол ингээд тэ өгсөж байгаа одоо нөгөө өгсөж байгаа буюу нэг нь ингээд нөгөө долгионы хувьд дээшлээд байгаа гэдсэн шүү дээ. Арай аим агцтай явж байгаа. Тэр агцаа бол алдаж болохгүй буюу магадгүй та үзэж байгаа та байх магадлал нь бол аюу өндөр байна гэсэн үг шүү. За одоо өөрийнхөө орон зайг тэ хамгаалттай байлга. Ер нь бол энэ харилцааг цааш нь дэмийдэ гэдэг байгаа нь ер нь бол зөв юм шиг болоо явчих чинь те. Тэгэхээр за last card маань тийм зөө одоо энэ зүйлдээ бат зогсох хэрэгтэй те. Өөр өнцөг олж харах хэрэгтэй гэсэн байна. За тэгэхээр ер нь бол энэ харилцаа бол аль болох ер нь бол төгсгөл болгочод одоо те аль алиндаа л хэрэгтэй юм уу даа л гэж бодож байна. Тэгээд энд нөгөө feelings бол те жоохон худлаа. За худлаа ч юу юм бэ? Ер нь бол нөгөө хоёр талд өвдөлт байгаа бол зүгээр энэ бол карма шүү гэдэг л нэг тийм өнцөг. Яагаад гэвэл холболт чинь одоо жишээ нь ингээд нэг нэгэндээ хайртай байлаа гэд мартчихвол те ингэдэг үстэй нөгөө чамаг мартсан өдөр миний амьдралын хамгийн жаргалтай өдөр байх болно гэж хэлдэг шиг те. Яг ингээд нэг тэр тийм ч хурдан мартуулахгүй шүү те. Таар болоог байгаа шүү. Жохон дэ өмнөх юм карма чинь дуусах болоогүй буюу өвдөлт чинь дуусах болоогүй шүү. Гэтэл нэг яг нэг ийм сигналтай юм шиг надад тийм мэдрэмж төрөөд байна. За тэгээд ингээд ямар ч гэсэн 3 дахь группээ дуусгая. Тэгээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.